За сайн байна. Та бүхэнтэй өнөөдөр минь төргий. За Canon хаг хичээл хайлж байгаа та бүхэнтэй 3 зөвлөг үзүүлье. За нэг нь болохоор энэ Шинэ Зеланд гэдэг нэг ийм одоо 3 зургийг ингэж оруулаад тэгээд энэ голд нь л яг нь Шинэ Зеланд гэсэн. За энэ бол ерөөхдөө цаатлынх нь юу нь бол жоохон сонирхолтой байгаа. Фрейм нь. За дараа нь би энэ нөгөө ийм уян хатан тийм ээ ийм юу гэхтэй шомыг гэдэг шулуун тийм ээ лайныг яаж хийх вэ гэдэг үзүүлье. За дараа нь энэ Auckland гэдэг энэ Tower гэдэг одоо хот болгон уус олгонд л юм өндөр юу байдаг шээ тийм ээ. За тэгээд тэрнийг зориулаад яг нэг юм постэр хийсэн байгаа. За энийг хийхэд бол яг энэ ашигласан энэ фонд надад бас их сонирхолтой санагдсан байгаа. За тэгээд энэ гурыг хийж үзүүлээ. Энэ фреймийг болохоор юу яасан байгаа? Энэ артлынх нь энэ фрейм ба шүү дээ. За би энэ фреймийг хаанаас авсныг бас дараа нь үзүүлээ. За эхлээд бол ерөөгаа би апплод руу оруулаад энийг би татаж авсан байхгүй. Тэгээд энэ оруулсан. За тэгээ энэ дээр яг нөгөө фотос гэж байгаа тийм ээ Шинэ Зеланд гэж зан дээр яг Sky Tower гэсэн байна. Би болохоор энэ дээр Шинэ Зеланд гэж өчөж байгаа. Тэгээ Шинэ Зеландын ийм 3 зураг авсан байгаа. За нэгдүгээрт нь энэ голд нь авсан. За тэгээд ийм хонь монтой болохоор нэг хоньны зураг авчлаа. За ер нь бол яг ийм бич мич байдаг болохоор бичний зураг зайлмж хийсэн болно. За тэгээ энийг бол яг ингээд томруулчин тийм ээ. За тэгээд энэ артлынх нь энэ бэкграундын бас ерөөхдөө бол цагаан нэг цэвэрхэн харагддаг. Цагаан болгоцсон дээр за тэгээд текстэн дээр болохоор за New Zealand гэж чичээд тэгээд энийг юу яасан байгаа цагаан болгоно. За тэгээд мөн фондын солих хэрэгтэй байгаа. За фондоор нь ямар фонд сонгосон бэ гэхээр энэ Lava Frog Ranch гэдэг хараа Lava Frog Ranch гэдэг энэ аягүй дайггүй фонд байлээ. За энэ фондыг сонгосон байгаа. За тэгээд энийхээ эффект рүүгээ орж аваад shadow гэдэг тийм ээ. За тэгээд сүүдрийн ерөөхдөө бол хар өнгөөр сонгож байгаа. За тэгээд хар сүүдэртэй болохоор энэ маань бас яг ингээд ерөнхийдөө ингээд тодроод гараад ирнэ тийм ээ. За ийм байгаа. За ер нь бол яг энэ энэ артлын фреймнүүдийг хаанаас авдаг вэ гэхээр би энэ web space гэдэг тийм ээ. За эднийх болохоор энэ юун дээр байгаа янз бүрийн юунуудыг ингээд зардгийн байлээ. Одоо энэ янз бүрийн канодоор хийцэн юм бэлэн темплейтүүдийг зардгийн байлээ. Тэгээ яг $1 молор өгнүүд хямдхалт юм байлээ л дээ. Тэгээд яг энийг бол нөгөө үнэгүй өгсөн байсан. Тэгээ энийг та нар яаж авах вэ гэхээр эн чинь ороод тэгээд энэ үн гэдэг дээр 0 тийм ээ үнэгүй гэдэг үн 0 гэж тавиад тэгээ add to cart гэдэг карт руугаа нэмэх гэдэг тийм ээ. За тэгээ эн чинь ингээ имэйлээ өгчин заяа. Тэгээд get гэдэг ингүүт чинь эн чинь ингээд ерөө чинь ингээд тэгээд ингээд татаж авсныхаа дараа бол яхав гэхээр upload гэж ороод тэгээ upload гэдэг нөгөө энэ юу маань ийм PDF файл байгаа. За тэрийг ингэж татаж оруулаад тэгээд татаж оруулахад бай дизайн гэдэг рүү орсон маасаас руу ингээд татаж бисээ дахиад татчихлаа тийм ээ. Энийг нь арилгач. За ингээд бол яг энэ юугаа оруулаад ингэж ашиглаж энийг авч байгаа шүү. За энийг бол яг одоохондоо үнэгүй гэж байна. Ер нь бол тэнцээ тэр web space гэдэг дээр нэг Canva дээр хэрэгжилж болох маш олон фреймээр янз янзын юмнууд зардаг юм байна. За хоёрдугаарт нь яг тэр юуны лайн байгаа тийм ээ. За лайныг ингээ хөдөлгөөнтэй морид зөрүү болгодог. За тэрийг үзүүлье. За эхлээд яг би нөгөө нэгэнд апплод руугаа орж аваад имиж гэж орж аваад би хүүгийнхаа зургийг авчлаа. За тэгээд энэ артлын арилгач. За тэгээд өштэй энэ ерөөгаа элемент рүүгээ очиж жоод line гэд бичин заа энэ дээр shapes гэдэг ингүүт. За тэгээд би сайхан энийг ашигласан учраас энэ гараад ирнэ. Энэ lines гэдэг тийм ээ. За тэгээд энэ lines гэдэг дээр нэг shape аваад за тэгээд тэрийг энэ style гэрээр нь орчоод ингээд бүр нэг өргөн болгох чинь заа бүр 100 дээр энэ stroke-ийн за тэрийнхээ өнгийг бас солино. За өнгийг солихдоо тэр нь би нэг тийм оранж өнгөөр яатсан маа шүү тийм ээ. За тэг яг ингээд хоёр тийсэн сонгож чинь. За тэгээд тэр нэг хараа curve гэд line type гэдэг дээр нь curve гэдгийг дарчин. За тэгэх юм бол энэ маань ингээд дээшээ доош энийг бас ингээд наашин цаасан зөөж жагаад энийг бас наашин цааш нь болгочих болно. За энийг чинь ерөө бид нар тийм ээ
position энэ батагийн зургийнхын цаагаар оруулчихыг бол ийм болох чинь тийм ээ. За тэгээд энэ дээрээ дарчаад бас энийг 2 болгочих болно тийм ээ. За 2 болгочоод нэг нь бол яхнаа наадлаар нь бас ингээд эргүүлдэг ч юм уу тийм ингээд. За эсвэл ингээд жоохон уртхан болгож жоод иймэрхүү ч юм уу те. Тэгээ янз бүрээр л ингээд нааш чааш энэ хамгийн гол энэ бүр хэцэгүүд дээрээ ингээд янз бүрээр хөдөлж байгаа аахгүй. Тэгэхээр энийг бол та нар яаж яг өнгийн сонж болно. Ер нь бол яхнаа энэ лайн авал ингээд яаж хөдөлгөж болно гэсэн. За 3 дугаарт нь болохоор энэ Sky Tower байгаа. За энэ дээр бол яхаа би фотост руугаа очичоод Шинэ Зеландын Sky Tower гэж тэр өндрийг эхэлдэг аахгүй. Тэгээд Sky Tower гэдгсэн чи яг нэг ийм зураг олсон. За тэгээд энэ зургаа би за ингээд авчлаа тийм ээ. За тэгээд тэр очичоод энэ Tapcraft гэж бичсэн юм байна. За энэ Auckland гэж бичээгүй юм байна. Энийг ялгчээ. За тэгээд энэ дээрээ бид нэр Auckland гэж бичсэн баа. За тэгээд энэ Auckland гэдэг маань ингээ хараар бичсэн тийм ээ. Энэ өнгөнд бид нэр яхаа цагаан болгочих болж байна. За тэгээ энэ warp effect гэж аа наашаа чаашаа янз яатсан ба. За би болохоор нэг хоёр талаасаа ингээд нөгөө ингээд хотод тийм ээ хотолттой юм юу авсан. За тэгээ нэгэ дизайн лугаа нэмсэн. За энэ нь бол яхаа Auckland гэдэг энэ дээр нь хамгийн дээр нь ингээд оруулчлаа. За тэгээ энэ артлынхаа зураг 2 болгочихсон энэ зураг. За тэгээ наадлынхаа зургийн нөгөө background-ыг найрлахчаад энийхээ дээдлэлт нь ингээд тавьчих. За яг дээдлэлт нь ингээд Sky Tower гэдэг тийм ээ. За энийгээ бид нар яачин фонтыг бас солино. Фонтыг солихдоо энэ чинь 210 гэдэг янгууд чинь аягүй олон фонтнууд байгаа. За энэ чинээс бид нар хамгийн доош нь явж байгаа энэ хамгийн энэ фондыг сонгочихно. За тэгээ энийг ингэж юу яагаад за тэгээ энэ маань ингээд өнгө нь хар аваад за энэ өнгийг бид нар бас цагаан өнгөөр солино. Ингээд за тэгээ энийг яг урталт нь бас нэг 2 удаа ингээд юу авчих. За авчих. За энэ арталт нь бас нэг 2 удаа за авчих. Тэгээ яг энэ ерөөхдөө бол ингээд цагаан болгож байгаа байхгүй юу? За тийм дээр нь. За тэгшөө бас нөгөө энэ дээр яах вэ гэхээр элемент рүү очиж байгаа shape аваад за тэг shape энийг цагаан өнгөөр болгочихно. За тэг shape энэ дээр авчирчаад доотлолт нь юм бичгцэн энэ Sky Tower-аа жоохон тайлбарт бичиж байгаа байхгүй. Тэгээ би хон дээрс нөгөө Sky Tower 328 м тийм ээ. Тэгээ энэ чинээс л Auckland хотыг харддаг юмаа гэсэн бичвэр бол яг нэг чи бичүүлж авсан. За тэгээ нэг энэ дээр тавьсан байгаа. За ингээд нэг 3 юм хийчлээ тийм ээ. За энэ жоохон согстын жоохон том болгочмоор юм байна. Бараг 4 байсан ч болох юм те. Ингээд за Sky Tower гэдгийг бас яхан жоохон боолд болгочих болж байна. 328 м гэдэг гэсэнтэй бас тийм ээ ингээд тодруулчихвал бас те. За ингэж яг энэ 3 зүйлийг та бүхэнд үзүүллээ. За тэгээ энэ чирээд бас баярлалаа. Баяртай.